Сайн байцгаана үзэгч та бүхнийхээ энэ оройн амар амгалан айлтган мэдчилж байна. ТБС-ийн мэдээний албанаас орой бүр эрхлэн бэлтгэдэг төвөмбөсөн мэдээллийн хөтөлбөрийн ээлжиц дугаар эхлэхэд бэлэн боллоо. Үзэгч та хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Бид та бүхэндээ өнөөдрийн аймаг орон нутгийн онцлог мэдээлүүдэд төлөвлөхөд бэлэн болоод байна. Эхний мэдээ. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаниас тодруулсан мэдээлэлээр хөтөлбөрөө эхлүүлээ. Олон иргэд айл өрхүүдээс өмнө нь ирдэг байсан гомдол саналын тоо буурахнэ. Тодорхойлбол Мангартад эрчим хүчний өргөдөө шинжилтийн ажил хийгдэж байна. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаниас Дархан сумын 15 дугаар багийн Мангартын 8 дугаар хэсэгт шинээр станц барих ажлыг хийж гүйцэтгэж байна. Мангарт хэсэгт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ ачааллыг тэнцвүүлэх, гэмтэл садлыг бууруулах зорилгоор энэхүү станц шинээр барьж зарим хэрэглэгчдийг шинэ станц руу шилжүүлэх ажил хийгдэж байна. Одоо Мангартын 8 дугаар хэсэг зарим цахилгаан эрчим хүч хэрэглэгч нар хит ачаалт орсон учраас хэрэглэгчийн ачааллыг тэнцвүүлэх зорилгоор Мангартын 8 дугаар хэсэгт шинээр 250 кW шаталтай 6.4 кВт АТП шинээр өгсөж босгож байна. Тэгээд зарим хэрэглэгчийг шинэ босгосон станц руугаа шилжүүлэх ажил өнөөдөр хийгдэж холбогдож дуусна. Зарим эрчим хүч хэрэглэгч болохоор хуучин АТП хит ачаалт ороод хэрэглэгчийн ачааллыг дийлэхгүй ингээд халаалт гэмтэл гарах эрсдэл ихтэй байгаа тул хүчлийн уналт байгаа учраас зарим хэрэглэгчийг шинэ станцаас ингээд бариад ингэсэн 0.4 кВт агаар шугамыг хэрэглэгчийн ачааллыг тэнцвүүлэхийн зорилготой шинэ станц бариад тэн дээр шилжүүлж холбох ажил хийгдэж байгаа. Цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилгоор л хийгдэж байгаа ажил. Ачаалал тэнцвүүлэх зорилгоор Мангарт хэсэгт 250 кW чадалтай дэд станц шинээр барьж 0.4 кВт-ийн шугамыг хуваах тус ажилд 4 машин механизм, 2 баригадын нийтдээ 22 ажилтан үүрэг гүйцэтгэж байна. Мангартын энэ станцын 100 орчим хэрэглэгчдийг шилжүүлэн холбоснороо тухайн хэсэгт гэмтэл саадал гарах эрсдэл буурахаас гадна хүчтэлийн уналцтай байгаа зарим хэрэглэгчдийн эрчим хүчний чанар сайжрах юм а. Төвөмбөсөн мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээ. Дархан сумын 15 дугаар баг буюу бидний нэрлэж заншснаар Мангартад байрлах од сургуулийн салбар сургуульд багш сурагчдын хүлээлтэд нийцсэн хүүхэд хөгжлийн танхим ашиглалтанд ороод байна. Өнөөдөр айгүй баяртай өдөр тохиолдож байна. Учир нь өнөөдөр аз усан сургууль маань хүүхдүүдийнхээ хүсэлтээр, эцэгчүүдийн хүсэлтээр, багш нарын хүсэлтээр хүүхэд хөгжлийн танхим маань бүрэн өнөөдөр нийлээж үнэхээр баяртай байна. Миний хувьд болохоор боловсролын салбар болоод эрүүл мэндийн салбар нь авианы улс орны аймгийн хөгжих төвшингийн салбар гэж үздэг. Тийм учраас өнөөдөр боловсролын салбартаа босод төлөөлөгч хамт нийлээд 18 сая төгрөг хөрөнгө оруулалтаар хүүхэд хөгжлийн танхимыг бол нээж байна. Энэ танхимд маань доод сургуулийн сургуулийн маань 280 хүүхэд эцэгтэй хамт сургаж босрох чөлөө цагаа зөв болсон өнгөрүүлэх ийм үйл ажиллагааг ингээд аль биесээр нээж байна. Дараагийн үеийн явах харамжууд ямар нэгэн байдлаар сургуулийн орчинд бол хүүхдүүд чөлөө цагаа зөв болсон өнгөрүүлэх спортын талбай зохицуулалтыг бүтээн байгуулахаар ингээд шийдээд ажиллаж байна. Түрүүчийн талбай ингээд ерөнхийдөө бүх үйл ажиллагаа ингээд чигтрээ явж байгаад үнэхээр баяртай байна. Сэмэнэ намайг хөчл гэдэг одын веберийн 5.1 ангиас амар гоё энэ бүр орж ирээ бүр шок болсон. Бүр ийм гоё өрөө байсан. Одоо би бол ингээд ангийнхнаараа зураг зурж ин тэгээд бас даам амар сайн тоглодог. Тэгээд найзуудаараа даамаа тоглоод. Ерөөсөө төсөөлөгдөөгүй. Гэтэ ингээд яг хийсний дараа яг ийм өрөөтэй болсон чинь ястаа бүр амар гоё л. Маш их баярлаа. Тэгээд ийм гоё өөрөө бид нар тогтчулж өгсөнд маш их баярлаа. Мөнх наран гэдэг энэ сургуулийн 5.12 ингээд сурдаг. Тэгээд манай сургуульд хүүхэд хөгжил хамгааллын танхим байгуулж өгсөн иргэдийн төлөөлөгч 2 ахтай маш их баярлалаа. Танхим айгүй гоё болсон. Ингээл хүүхдүүдийн ном уншиж хичээлээ давтах гэдэг өөртөө хөгжүүлэх талын айгүй их байна. За манай сургууль нь 2007 онд
Японы хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. За манай сургуульд хичээл сургуулийн танхимаас гадна одоо хүүхэд хөгжүүлэх тийм сул анги танхим бол байдаггүй. За урлаг заал, номын сан, хоолны танхим, спорт зал байдаггүй байсан. За 2019 онд бол спорт зал шинээр байгуулагдсан байгаа. За харин энэ жилийн тухайд бол сүүлийн 2-3 жил ер нь баг иргэдийн төлөөлөгчдийн уралдаа ингэж хандж исэн. Хүүхэд хөгжил хамгаалал сургуулийн танхим гэдэг зүйл одоо манай вебэрэнд бол шаардлагатай байна гэсэн үндсэн дээр манай хоёр төлөөлөгч Аз жаргал Батишиг гэдэг хоёр төлөөлөгч маань дэмжиж хамтран ажилласанаа үнэхээр их баяртай байна. Дараагийн мэдээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчил биш гэмт хэрэг тооцогддог болсон. Одоогоор манай улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл барьж байгаад зөрчлөөр торгуулсан 30-аас 33 мянган хүн байна гэсэн дүн мэдээлэл. Тэгвэл энэ тоо Дархуул аймгийн хэмжээнд ямар байгааг бид өнөөдөр сурвалжлах болно. Дархуул аймгийн хэмжээнд 2025 он гарснаас хойш өнөөдрийг буюу 11 сарын 28-ны хүртэлх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийтдээ 1822 зөрчлийг бүртгэжээ. Үүнийг сараар хуваан тооцож үзвэл 1 сард дунджаар 160 гаруй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Үүнээс анхаарал татаж байгаа тоон 146 хүн жолоодох эрхээ асуусан үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсан тогтоогдсон бөгөөд холбогдох хууль журам заасны дагуу гэмт хэргийн холбогдогч болж шүүхээс зохих яалаа эдэлсэн байна. Дархуул аймгийн хэмжээнд он гарснаар өнөөдрийн байдлаар 234 зам тээврийн өсөл бүртгэгдсэн байна. За мөн согтуугаар тээвэрсэж жолоодсон 1822 зөрчил, за мөн эрхийн үлэхгүй тээвэрсэж жолоодсон 892 зөрчил бүртгэгдээд яг одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаа шийдвэрлэгдсэн байна. За тэгэхээр иймд иргэд жолооч нар маань эрхийн асуусан үедээ согтуугаар бити тээвэрсэж жолоодооч. За мөн согтуурлахундаа хэрэгэлсэн үедээ тээвэрсэж жолоодохгүйж дуудлагын жолоочийг дуудаж хэвших. За үүнээс болоод зам тээврийн осолд ортож хохирох, за мөн бусдыг бэртэж гэмтэх иймэрхүү эрсдлүүд байгаа учраас иргэд маань дуудлагын жолооч дуудах, согтуурлахундаа хэрэгэлсэн бол тээвэр хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн зарим том мэдээлэлс дуртахад Дархуул аймгийн хэмжээнд 2025 он гарснаас хойш өнөөдөр хүртэлх хугацаанд огт жолооч биш хүн автомашин жолоодож байсан 10 тохиолдол, эрхийн үнэмлэхгүй үедээ жолоодсон 892 тохиолдол, уралсгал сөрсөн 24, тусгай дуута дохионы зөрчил 3-ыг тус тус илрүүлжээ. Мөн хуурамч улсын дугаарт 1 тохиолдол гарч жолоодох эрхийг нь хассан бөгөөд улсын дугаараа зохих ёсоор зүүгээгүй 4996 зөрчлийг илрүүлсэн байна. Иймээс цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас жолоочтой бүгдийг замын хөдөлгөөний дүрмээр баримтлан зөв соёлтой хөдөлгөөнд оролцохыг уриаллаа. Төмсийн мэдээллийн хэлбэр танд өрчвэн дараагийн мэдээ. Эрч хүч эрүүл мэнд Эрхэн баян Урайндор Дархан хотын шинэ спорт цогцлборт Дархуул аймгийн барилгачид чуулж спортын шилдэгүүдэд тодруулж байна. Дархуул аймгийн барилгачдын холбооноос ерөнхийлөн зохион байгуулж жилбэр уламжлалт болон явагцаар ирсэн барилгачдын спорт их наадам өнөөдөр нээлттэй. Өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байгаа Дархан хотын барилгын салбарын цар хүрээч мөн тэлж байна. Тэр чүүднээсээ спорт их наадамд оролцох байгууллагууд тамирчин барилгачдын тооч нэмэгдэж байна. Энэ жил нийтдээ 30 гаруй байгууллагын 400 гаруй тамирчин, сагсан бөмбөг, 3 эсрэг 3 сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шагаан харваа, дартас, шатар, e-спорт, боулинг гэсэн нийтдээ 10 орчим спортын төрлүүдээр өрсөлдөж байна. Монголын барилгын орчин цагийн салбар 99 жилийн баярын мэнд хүргээд одоо нийт барилгачтай одоо бас баяр авахдаж одоо тэмцээн спортын арга хэмжээг одоо 8 төрлөөр зохион байгуулж нийт 30 байгууллагын 400 гаруй тамирчид ингээд оролцсон. Жилээр өссөн өргөн бүрэлдэхүүнтэй сайхан болж байна. Иргэцэл одоо манай салбарын бас 100 жилийн ой болно. Тэгээд 100 жилийн ойг ухтаж бид нар бас одоо түүхэн баримт кино, ном тийм ээ баярын хурал эдрийг ухтаж одоо энэ спортын арга хэмжээ олон нийтийн үйл ажиллагаанууд ингээд зохион байгуулаад явж байна. Баг тамирчтай бэлдэж оролцуулсан бүх барилгын компаниудын одоо захирлууд, удирдлагууд, ажил олгогчдод баярсан талцнаа илэрхийлье. Нийт барилгачтай сайхан баярлаарай. Сайхан надраа гэж хэлье. Спортын өндөр амжилт хүсье. Барилгачдын салбарын 99 жилийн зориулсан тэмцээн маань амжилттай сайхан болж байна. Энэ тэмцээнд ерөнхийдөө одоо манай байгууллага 30 жилдээ орж байна. Монгол улс компаниас ордог байгаа. Энэ жилийн тэмцээн ерөнхийдөө маш их чанартсан байна. Олон багууд маш их тамирчид 500 гаруй тамирчид оролцож байна. 30 гаруй байгууллага оролцож байгаа одоо өргөн дэлгэр болж байна л да. Энэ жилийн тэмцээн ерөнхийдөө маш их өрсөлдөөнтэй болж байна. Нийт одоо барилгачдаа 99 жилийн хойно баярын мэндийг хүргэе. Бүх баг тамирчид амжилт хүсье.
Барилгачдын спорт их наадам 2025 оны 11 сарын 28-наас энхүү 30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, спортын төрөл тус бүрээр шилдэгүүдийг тодруулахаас гадна шилдгийн шилдэг багийг мөн тодруулан урамшуулна. Барилгын салбарын баг тамирчидтай их наадамд нь спортын өндөр амжилтыг хүсье өрөөё. Мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэн хүрэх гэж байна. Тодорхойлбол автомашин сонирхогч та бүхэн анхаарал хандуулаарай. Дэлхийд алдартай брэндүүдийн үйлдвэрийн автомашинуудыг дархан хотоос худалдаа авах боломжтой болсон буюу MSM Automotive-ийн цоо шинэхэн шоурум дархан хотод нээлттэй гэдэг байна. 26 жилийн түүхтэй MSM Automotive дархан хотноо 1160 м2 талбай бүхий цоо шинэхэн шоурумээ өнөөдөр нээлээ. Тус шоурум нь Улаанбаатар хотоос гадна орон нутагт нэгдсэн хамгийн анхны шоурум гэдгээрээ онцлогтой юм а. Америк нэгдсэн улс, Герман, Англи, Хятад зэрэг улсуудаас оруулж ирдэг Mercedes-Benz, Jeep, Ram, Ford, BYD, Ineos зэрэг брэндийн автомашинуудыг аль бие усны дистрибьютор эрхтэйгээр оруулж ирдэг бөгөөд эдгээр автомашинуудыг 5 тухтай шоурумээс орон нутагтаа худалдан авах боломжтой боллоо. Тэгэхээр та бүхэн манай шоурум дээр хүрэлцэн ирснээр Улаанбаатарт хүмүүс автомашин худалдаа авахдаа ямар үйлчлэгээ авдаг, яг тэрнтэй адилхан үйлчлэгээ авах боломжтой. Яг одоогоор бид нэр шоурумдаа нийт 6 брендийн 16 орчим модельтэй байж байна. Гэхдээ энд байхгүй модельийг ч гэсэн Улаанбаатар хотоос та бүхэн өнгөө сонгоод захиалаад авчруулад яг Улаанбаатар дахь үнээрээ за хэрвээ банкаар авахаар бол Улаанбаатарт байгаа тэр банкны нөхцлөөрөө худалдаа авах боломжтой байгаа. Тэр зөвхөн Дархан уул аймагт орсон сууж байгаа гэлтгүүгээр ойрхон өөр Сэлэнг, Булган, Эрдэнэт гээд бусад аймгийн хүмүүс маань ч гэсэн амралтын өдрөөр агаарт гарангаа манайхыг ирээд үз сонирхох боломжтой байж байгаа. Манай байршлын хувьд болохоор 31-р сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талдаа одоогоор бол найрамдал арена гэж явж байгаа. Энд байршиж байгаа. Машинтайгаа холбоотойгоор бол бид нар нийт 1160 м2 талбайд үйл ажиллагаа явуулж байгаа учраас эх жилээс талдаа шоурум, талдаа болохоор сервисээ оруулахаар төлөвлөж ажиллаж байгаа. Цагийн үеийн тухайд бол ажлын өдрүүдээр өглөө 9-өөс орой 6 цаг хүртэл ажиллаж байгаа. Холбогдох хуудас нь 9409 54 34. Нэн төрөнд Дархан хотын нийт оршин суугчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр манай MSM Group компани маань бол анх 1998 онд Mercedes-Benz гэдэг та бүгдийн мэддэг брэндээр анх үйл ажиллагаа эхэлжүүлсэн төвтэй байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол бид нар дэлхийд алдартай олон төрлийн брэндүүдийг одоо Монголын зах зээл дээр аль биесээр одоо дилерийн эрхээр ингээд оруулж ирж байгаа. Тэгэхээр Дархан хотын хувьд гэх юм бол одоо бүгд одоо мэддэгчлэн те одоо Монгол улсын одоо 2 дахь том хот гэж ярьдаг те. Тэгэхээр Дархан хотод бол бид нар анх удаа одоо Улаанбаатараас одоо 2 дахь одоо шоурум нээж энэ утгаараа бол яг нөгөө Монгол улсын маань төв цэгийг болсон те одоо олон аймагуудыг холбосон тийм томоохон хот гэдэг утгаараа бид нар бол маш их баяртай байгаа. Өнөөдрийн байдлаар бол бид нар яг ингээ шоурумээ одоо нээж байгаа. Тэгээд эх жил бол бид нар бас мөн одоо засвар үйлчлэгээнийхээ бас хэсгийг бас нээх юм. Тэгээд тэр утгаараа ерөнхийдөө бол дэлхийн одоо тэгээд зарагддаг яг аль бие усныхаа үнээр нь одоо найдвартай яг үйлдвэрлэгчийн гараас одоо бүтээгдэхүүнээ шууд авах боломжтой. Тэгэхээр илүү онцлог. MSM Automotive-ийн цоо шинэхэн шоурумын хаяг Мангарт явах замд ерөнхий боловсролын 31-р сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлаж байна. Холбогдох утасны дугаар 94 54 34. Одоо үзэгч та бүхэндээ Дархан уул Сэлэнг төв аймагуудын буюу Төв өмсийн хэмжээний цаг агарын урьдчилсан мэдээлэл танилцуулна.
Үзэгч та бүхэнд орой бүрийн 19 цагаас бэлтгэн хүргэдэг төвөмсийн мэдээллийн үйлбэрийн ээлжид дугаар эндрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэн BMM гарагт бидний бэлтгэсэн 7 хоногийн тайм хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй. Баяртай үзэгчтэй сайхан амарцгаагаарай.